Та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 5-ны пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгөхлөгч гэрлээ найруулагчаар Гамболдын ангарганаар айлтж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар хэд хөлрөөл таагуунаар арт хоцорлоо гэд Дриклор хүс дарагч. За мөн Япон чанарыг Такатагаас хөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфатос хамтран айлтж байна. Баярлалаа. За өнөөдөр пүрэв гараг болгонд бид нэр дурсамжаа хаваалцдаг. Гэтэ өнөөдөр нэлээд ширүүн сэдвээр дурсамжаа хаваалцсан. Турсгыг чинь хуулна гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцах нэ. За тэгээд ер нь бол 5 салаа боо идүүлнэ, турсгаж нь хуулна, мөчийг чинь санжуулна гэдэг үеийн хүмүүс бол бид нар. Тэгээ манай радиогийн дийлэн хувийн 30-аас дээш насныхан сонсдог учраас энэ хөгийг бол аав ээжээсээ нэлээд сонсч байсан баг. За одоо бол энэ үе өнгөрсөн. Тэгээд нийгэм өөрчлөгдсөн. За хэрвээ бид нар хүүхдийнхаа турсгыг хуулвал 108-д дуудагдаад баривчлагдаад гэр бүлийн үчирхэлэл болоод явна. За тэгэхээр өнөөдөр аав ээжтэй одоо загнуулдаг байсан тухайга дурсхан байна. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд танаа аав ээжийн хэн нь одоо турсгаж нь хуулна гэж хэлдэг байсан тий. За тэгэнгүүт одоо ингээл эмээ өвөө бол батаараа өмөөрн тий. Тэнгүүтээ ээж бол тэнцэнээс турсгыг нь хуулаадаг гэд шөрөвтэй сууж яадаг ээжч байдаг тий. За тэр турсгаж нь хуулна гэхээр яг яадаг байсан юм бас тий. За та нар одоо хідүүлээ турсгаа болуулдаг байсан. Одоо нэг хүүхэд нь ямар нэгэн буруу зүйл хийлээ гэхэд нийтээрээ турсгаа болуулдаг байсан тий. Тэгэхээр одоо та тэр энэ үгийг тийм ээ хүүхдүүдийн хэлж үзснүү ч гэдэг юм уу. Энэ талаар дурсамжаа хуваалцах нь байна. За миний хувьд одоо би одоо ерөөсөө санаанаас гардгүй хүүхэд ингэдэм гэсэн штэ. Яагаад турсгаа хуулуулсан аав ээжтэй загнуулсан зодуулснаа ингээд нэг сандгүй. Тэгээд зүгээр л зодуулснаа санаад байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ миний зүгээр юм санаанаас гардгүй юм. Би 1-р ангид байсан. Тэгээд манай аав манай сургуулийн захирал байсан. Тэгээд аав битээр хараад одоо би хичээлээ тараад аавын өрөөнд гүгэд орчдөг. Тэгээд аавын ажлыг дуусгаар хамт гэрлүүгээ хардаг байсан. Тэгсэн чинь аав яг сургуулиас гарсан чинь нэг хүнтэй сургуулийн хашаан дотор юм яриад асуудглаар би урд нь гараад гүүж мүүж явж байгаа л тэгээл ингээл холдоол тэснээл ингээл гинтхэн би ингээд гэртээ ганцаараа харьч чадах юм шиг санагдаад тэнгүүтээ ганцаараа харьчвал амар намагстай айгуу том мундаг сайн хөвгт болсон гэх гэж хэлэх болов гэж. Тэгээ манайх чинь шинэ ороолын 9-р сургууль заяа. Би тэнгүүд манайх хуучин ороолын 13 гэхээр 3 зам дамнаж гарах байхгүй. Тэгээд одоо тэр үед 1987 онд ч одоо тэгээд машин зашинж цөөхөн байсан байгаа. Тэгээ би гэртээ гүгээд харьцсан. Тэгсэн чинь аавдаа ирээ юу нөгөө сайн хүүхд гэж хэлүүлэх бөө юм болоо. За тэрнээсээ юм болсон. Жижиг өрөөнд телевизэр рүү загас руу хараад хідэн вакуумда загас руу хараад хідэн цагч зогссон нэд амар их гомцсон. Яг л тэр зэрэг би ч одоо ингээд өөрийгөө том болцсон л гэж бодоод байна шүү дээ. Тэгээд ингээд гэртээ ганцаар өрөөд ирж хахад тэгсэн чинь намааг аав хайгаад сүйд майд болсон юм байна л да. Тэгээд тэр юусоо санаанаас гардгүй юм. За ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэглээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчээ. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнүүд төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаал бусан эсвэл чихвчээрээ спикер дээр нь тавьсан ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За эхний сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 9973 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9973 Эмжил радио. Сайн байна. Сайн байна уу? За тийм. За та сайн өдрөд холбогдсон. Таныг сонсч байна. Сэдвээ сонссон нөхөө? Сонссон. За та хэд орчим насны төлөөлөл вэ гэж? 38. За. Тэгээ би ч одоо жоохондоо болоод 5 салаа боо сайн хүрцээ. Сахилахгүй охин байсан уу? Гүй нэг аим сахилахгүй ч гэхдээ жоохон хил амтай. За. Аав ээжигээ жоохон юм хийлэнгүүт нь шууд өөдөөс нь хэрэлдээл. Тэгэл манай аав ч нөгөө аюу амар зодддаг байсан юм. Тэгээд нөгөө юм төмөр мөмөртэй сурмсээр зодно. Тэгээд нэг юм далхуурнаас юм бүдүү нэг юм гүүпер гэлээдэг ч дээ. Тийм юм мар хүртэл боддог шүү дээ. Бойд аюу гомдтол ээж лээ. Цэргийн хүн юм уу? Үгүй. Зүгээр л энгийн хүн. Өөхөө. Ер нь
Үгүй. А тэгэл зүгээр л ив ирүүл сав сарвал тэгэл зодож байгаа л тэр юм уу? Тий. За. Тэрэнд нь тухайн үед л айгүй амар гомддог байсан. Одоо бол яг тэгэл том болцсон. Одоо бол би хүүхдүүд бол ерөөсөө тэгж зодож одоо тийм муухай үг ер нь бас хэлдэггүй. Өөрөө нэг тийм юм амсаж өссөн юм болохоор аль болох тийм хэлэхгүй бай гэж одоо л хэлчихлээ. Одоо аав чинь байгаа юу? Байдаг. Одоо бол юу зэмэнэс бол айгүй тийм зөөлөн. Биднэрт болохоор айгүй хатуул ханддаг байсан. Гайхаад байдаг тийм. Маа найзууд энэ төр бас ингэж зодуулж хаач нуруу муруус амар болдог. Танах хідүүлээ. Ууруулаа. За. Тэгэл маа найзууд ч айгүй гоё аав ээж ингэж тгийж ихлүүлээд гэл манайх болохоор тийм биш. Би гайхаад манайх л зөвхөн юм багтаа гэж аюу гомдтол байсан. Одоо л гэдэг тэгээд өнгөрсөн явдал болохоор тэгээд мартсандаа бараг. Одоо аав нь хэд орчим насны хүн бэ? 60 гарцсан уу тий. Нэг сайхан орой ч юм уу аав дээр очиж сууж байгаад асууж үзээч тий. Хүмүүс харин яагаад тэгж зодуулснаа ерөөсөө сандгүй зүгээр зодуулснаа санаад байдаг гэсэн. Яг яагаад зодуулснаа ерөөсөө сандгүй гэдэг байгаа байхгүй юу? Энд өөдөөс үг хэлэхээр наад юу мууга 50 хоол идэх ч наа хоол молоо 50 гэж байгаа л тэгэл зодоод байна. Тийм үү. За. Яа за манай үеийнхэн ер нь бол нэг ийм л үед өссөн хүмүүстэй гисүүдээ ер нь бол тий. Ер нь гисүү. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За мэдээж бид нэр тий ямар ч шалтгаангүйгээр л учир начиргүй л зодуулна гэж байхгүй. Өөртөө л нэг буруу юм хийсэн л байж таардаг тий. Гэхдээ тэрийг ерөөсөө хамгийн амар нь сандгүй гэдэг байгаа байхгүй юу? Үнэн л юм байна. Яа за хонгорцол яндан жамс манай аав ээж зодож үзээгүй ээж л өглөж загнадаг байсан хаяадаа гинэ. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. 9919 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9919 Ямжил радио. За сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо таныг сонсож байна. За. Өөдөөжтэй зөндөө зодуулахгүй яах вэ? Гимхэрхийгээл. Ямар гимхэрэг хийх вэ? Игчтэйгээ хоёулаа төлөө хүрээд гээд чи дарлаа би өргөлөөгээд хоёулаа хэрэлдээд мартаад. За. Тэгээд хоёулаа аауд хэлнэ гэдэгт байхгүй юу? Энэ дараад энэ өргөөд гээл. Тэгээ орсон чи манай миний хоёр хүүхэд хоол ундаа хийж идээд ороод дэрэн дээрээ сайхан унтчих аав ээж хоёр нь гарч хүрээдэг гэдэг багт. Тэгэхээр нь буцаад тэр гараад мата хүрээдчихээ. Тиймэрхүү шиг манай аав нэг тийм жоохон өгөөтэй тийм яриатай хүн байсан да. За ер нь бидний үед бол зодуулчлаа гэхдээ хэд орчим насны төлөөлөл вэ? Би одоо 50 гарч байна. Зөв. За холбогдсонд баярлалаа. За түр хоёр битсэн байна. Арсаа хуулуулж алган боовны амт ихэл үзэж явлаа гэсэн байна. Цэцэгчин ээж болор турсаг хуулчж явсан хуулуулчж явсан гинэ. Баяраа яг суран бүс чанга шөөл гэж. За дараагийн сонсогч 91-91-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 91-91. Ямжил радио. Бэн. Өдрийн за сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За тусгай нэг удаа хуулуулсан. Одоо би 30 насны төлөөлөл баггүй юу? За. Тэгээд 8 дугаар ангида би ерөөсөө ээж авдаа зодуулж үзээгүй. Тэрнээс хойш ээжтэй нэг удаа тусгай хуулуулсан. Яасан бэ гэдгсэн чинь ээж дээр зүгээр ингээд насалтаа тоглож байсан баггүй юу? За. Ээж намаа гэж идэл би ээж гэж идэл өрөөнүүдийн дунд ингээд хөөцөж гүйж мөгөл тоглож байсан гэсэн чинь ээж намаа гэж идэж байхдаа ядам хурууныхаа хумсыг хугалсан баггүй юу? Ийм амарлагийн мутамстай нэг ганган ичнэрээд тийм ер нь тийм төрлийн баггүй. Тэгээ өөрөө ингээ хумсаа уугалчингуудаа тэр уураа надад гаргаад ингээ миний ингээ 70 дунд манга чанга зохиод тэгээ анхудаа зохиулж үзээ би бүр гайхаад хүү ээж та яаж аа гэсэн чинь миний хумс уурсан даа үгүй та сая өөрөө тоглож байгаа уугалсан шүү дээ би барьж байгаа уугалаагүй шүү дээ гэсэн чинь тантай л насалдаж байгаа уугалаа бараг чиний буруу. Тэгээ намайг 70 дундуур нэг амар цогч байсан. 70 дундуурны зохиолгыгаа та тэгээд одоо турсгаа олуулах гэдэг юм уу те? Тэгээд 70-ны турсгаа хуурлаа.
Хоёр хүнсэн хууларсангүй хугарсан бас хоёр таллаггүй байхгүй. За холбогцонд баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За 70 дундуур ч нэг зохиолагчтай юм байна гэдэг шиг. За манай төгөлдөр бичсэн байна. Би ч көмөйг сахилахгүй байсан. Өста амар өвмөлдөг байсан. Тэгээд гадаа гараад тоглоод орж ирнэ гэж байхгүй. Хоёр ихчтэй сайхан гүйлдэг байлаа. Аавдаач бас их алуулнөө. 9-р ангидаа нэг тамиг татаж байгаад баригдаад нууцаар татаж анх үзэж байгаа ингээд. Тэгэхэд аав амар ууралсан. Ээж маань өмөрөөд сүүдий майдий болсон штэ. Наад хүүхэд чи бити аалчих зүгээр яадын том болж байгаа хүүхэд татаг гэл ер нь манай аав ээж хоёр их сонин. Нэгэн загнахаар нөгөөх нь өмөрөөд нөгөөх нь загнахаар нэг нь өмөрөөд би ч тэгээд үүмүүлд сахилгууддаг байсан. Угаасаа тэгээд тэр тухайн үедээ 2000 оны ихээр нийгмийн тим байсан юм биш үү? Эсвэл хүмүүсийн сэтгэхгүй гэж там юм ярина. 97 оных юм байж. За манай шүти периодоос 77 38 83 хэрэг та гадаадас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн дурсамжаа хаваалцдаг. Тэгээд турсгыг чинь хуулна гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцж байна. За дараагийн сонсогч 9985 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9985 Эмжил радио. Сайн байна уу гэрлээ. Сайн байна уу? Ямар амар цочтол бинт тийм ээ. Сайн байна уу та? За. Яста хооолж исэн үе чи ярих гэж байна. За. Гар өрөх гэж байна. За. Яста жинк манах дөрүүлээ өсдөг. Манай авч тэр үе жоохон чанга хунч байсан. Бандрыг ер нь жоохон тэр үе ус чинь жоохон барьж байхгүй байна. Юугаа алддаг. Жоохон сахилахгүй байдаг. Ер нь сахилахгүй байсан. Чанга ер нь зүгээр Зотхоо орол сайн зодно, хайрлахаа орол хайрладаг л байсан. Ер нь манай ер нь чанга төрлийн хуучны улс чинь тэр нам ганц намын хүн чинь намын ч өөр ажилт хийдэг байсан ер нь. Зотхоо орол имэдэж сайн зодуулдаг байлаа. Тэгээ зодуулсны буруу гэж байхгүй манай имээг сайхан өгшин байсан. Ээж нямба ажилт их сайн сургадаг. Тэгээ бид нар жоохон том болох нь шаланкаар гарын дийлэхгүй ч шаланк байдаг гэсэн. Шаланк ч гэсэн нэлээд өвдрөөл штэ тэгээ нуруу бүкс рүү зөхөхөр зүгээр тэрнийг харахаараа айдаг имээдэг л байсан. Нагцах тий. Тэр хүүхдүүд чинь бид нар чихэл хүмүүжлэлтэй л байсан да ер нь зүгээр яг. Зодуулсныгаар гээд ер нь тэгээд бас жоохон чанга гараар хүүхдүүдийг бандрич ер нь жоохон аавдар барьдаг л бий байсан жоохон. Зодож байгаа. Гэхдээ хайрын дотроо байсан баха гэж боддог ер нь. Зөв. Зодуулсны буруу гэж ер нь байхгүй байх гэж боддог. Одоо бид нар чинь би одоо 60 хүрэх гэж байна. Тэгээд одооны хүүхдэд бол ерөөсөө тэгж гар өрөх бол буруутах байх гэж боддог. Тэгээд одоо хумсраараа сайхан ярилцаж зөвлөдөж хүүхдүүдийг ойлгуулах байхаа гэсэн юм саналтай ярьж байна да. За холбогдсон баярлалаа. За. Баатар цогт мөсөө гэдэг сонсогч ямар амар юм бэ? Намайг цонхоор гаргаад шиднэ гэдэг байлаа гинэ. За тэгтээ юугээл шидчихвэл гэжтэй тэгтээ ямар Йоо цонхоор гаргаад шиднэ гэснээс турсгыг ч хуулна гэвэл хамаагүй дээр юм байна. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэд төлрөл таагуунаар ард хоцорлоо гэдэг Реклор хөлс дарагч хамтран ажиллаж байгаа. За 100 цаг ирсэн. Ер нь бол одоо бидний хөлөрдөг үйлрэл эхэллээ тийм ээ. Тэгэхээр хэрэг танд хэд хөлрөлтөй холбоотой одоо дараах асуудлуудаа бол гаражийн алга хөлрөх, байнга нойтон байх ч гэдэм үү. Эсвэл одоо сог хөлийн уул нойтон байх. За бид нар бол угаасаа улмаас шиврэл гээл яриа сурцсан штэ тий. За ийм эдгээр зүйлс байх юм бол яг ингээд хүнд уул нь бол хоёр төрлийн хөлсний булчирхаал байдсан байна л да. Энгийн хөлсний булчирхаа, өвөрмөц хөлсний булчирхаа гэж хоёр ангилж байгаа. За энгийн булчирхаа нь бол угаасаа л биеийн бүхэл гадаргуугаар байрладаг одоо биеийн температурыг зохицуулж явах үүрэгтэй тийм үү. За тэгээд үнэргүй, өнгөгүй юм хэвийн хөлс ялгараад байгаа. За тэгвэл өвөрмөц хөлсний булчиргаатай хүмүүсийн хувьд бол ер нь бол хүнд нэг наснаас эхлэн үүсч бий болдог. Тэгээд 10-13 насны буюу одоо бэлгийн хөгжилтөө зэрэгцээд үйл ажиллагаа нэтвчж эхэлдэг юм байна. За тэгээд биеийн тодорхой газруудаар байрлах, дааврын зохицуултыг хийж байдаг маш чухал үүрэгтэй булчирхаа юм байна. Уулна. Тэгээд нөгөө яасан бах нь гарын алгас, сууг, хөлийн уул, хөхний доогуур, нүдний зохины эргэн тойронд, за бүр бэлэг эрхтний орчимч гэсэн энэ булчирхаа байрладаг. За тэгээд энэ булчирхаанаас болохоор арай өөр найрлагатай юм өтгөн хөлс ялгараад тэнгуүтээ нөгөө орчны нянтаа нэгдсэний улмаас таагүй нэрийг бий болгодог байх нь штэ. За яасан бах нь суунаас ялгарангууд тэнд одоо тэнд байгаа нянтаа одоо нэгдээд тэгээд тэр нэг
нэг муухай нэрийг үүсгдэг. Тэгэхээр хүмүүс ингээд нөгөө нэг хэр хөлс ханхлуулаад гэж ярьдаг штэ тий. За тэгэнгүүт яасан бах нь ингээд хэртэй тэгээд ингээд байхлаар чинь угаасаа тэр нянтайгаа ингээд хоорондоо холилдоод энэ 9 шидийн өнрөө чинь үрдээ тий шивэртэй хүмүүсийг аамсаа угаа хөлөө угаа гэж байнга тэгдэг штэ тий. За тэгэхээр ер нь бол хулмсыг ингээ хүмүүс яана би хүнтэй хувцас солиод өмссөн чинь хулмс нь ингээ дамжчлаа гэдэг. Тэгэхээр хулмс бол төрөлхийн байдгүй байх нь бас дээрэс нь удамшдгүй. За мөн халдварлдгүй. Яасан байх нь найзаасаа одоо эсвэл хүнээс ч юм уу хулмс халдварлаа гэж ярьдаг нь тухайн хүний хувцсанд наалтсан ням бактерийн халдвар болсонтой л холбоотой байдаг байх нь шүү дээ тий. За тэгэхээр триклорыг та ингэн орой унтахынхаа өмнө түрхэх газраа гарын суугч үт юм уу хөлийн уулзаа сайтар угаагаад бүрэн хацсныхан дараа маш нэмгэн түрхий шүү. Нэг удаа ингээ өнхрүүлэхэд л болно. За угаасаа чи юм шарагтай байгаа штэ. За манай монголчуудын нөгөө шуналдаа зангаар зузаан эсвэл олон дахин давхарж түрхэж ерөөсөө болохгүй шүү. Аюултай, окей? За ингээ өглөө босоод заавал угаагаарай. За ингээд эхний 7 хоног өдөр болгон хэрвээ та магадгүй мэдрэг арьстай бол өнжөөд нэг удаа хэрглэж болно. За 2 дахь 7 хоног буюу дараагийн 7 хоногоос нь одоо 7 хоногт 2-оос 3 удаа түрхэд ингээд завсарлана. Тэгээд тухайн хүнийхээ одоо биеийн онцлогоос хамаарат 3-аас 6 сар эсвэл 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг чинь бүрэн зогсоож өгдөг байх нэ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие усных нь эмч төлөөлөгч нараас 9966 99-T2 гэдэг утаснаас аваарай. 9966 99-T2 бүх хэмийн сангуудаар борлуулагдаж байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн дэлгүүрт дандаа гоо сайхны зориултай хөлс дарагч нар байдаг. Энэ эмийн сангаар борлуулагдаж байгаа. Энийг та нар бас сайн анхаараарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хит төлрөлт таагүй нар ард тоцорлоо гэд триклор хөлс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 8878 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8878. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. Таныг сонсож байна. Би нэг 30 гаруй насны л төлөөл байгаа. За. Тэгээд дээр үл би ч өөрөө ихэр байсан. За. Яа ихэрч суудаа байдаг л та. Тэгээд нэг 7-8 настай л байсан байх. Тэгээд ихтэйгээ бас юм болооцолтой дэр нь байнга л хоорондоо ингээл маргалтаад явдаг байсан л та. Тэгээд нэг өдөр бүр хоорондоо бас нэг юмнаас юунаас нэг юмнаас маргалтаад хоорондоо зодтолдоо тэгсэн чинь ээжтэй баригдаад тэгээд тухайн үед нөгөө нэг яг Монгол гэрт амьдардаг байсан. Хоёулаа Монгол гэрийн үннээс нэг сандлан дээр гიშгүүлж байгаа 2 гарын дээшээ өргүүлж байгаа тэгээд үннээс хүлээлээд тэгээд ядчих нөгөө нэг орой болцсон байсан, орой хоол болцсон байсан. Гэр бүлийнх нь хоолоо идээд байдаг. Хөөр хийдээ. За. Тэгээд хоёр идээд тэгээд үннээс үлгөөтөө гараа ингэсэн байдаг. Тэгээд тэр цагаас хойш бас нөгөө нэг маргалдаж яанцаа бас янз юм их ойлгосон да. Тэгээд манаас гардгүй. За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За Баатар сүх гэрэлтвэ айлын ганц охин гэхэд хаяа бас хуулуулдаг байсан. Ээжтэй бол гар хурж үзээгүй гинэ. Хөвгүүд л арьсаа хуулуулдаг байсан л гэж. За дараагийн сонсогч 9561-тэй дугаартай сонсогтой холбогдлоо. 9561. Эмжил радио. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Та сайн холбогдлоо таныг сонсож байна. Сэдвээ сонсно. Өдрийн мэнд. За 50 гаруй насны төлөөллөөнө жинхэнэ тусгай болоод явсан. За. Би одоо тэрийг сайн самбий сургууль бид нар чинь 8-тай сургуульд гэсэн нэг 6-7 л байсан шиг байлаа. За. Тэгээд нөгөө имэйл ийм мод байдаг штэ. Манай нутагч нөгөө 3 ястай имэйл гэж хийдэг би увсах л да. За. Манай аав нэг тийм имэйлийн мод авсан юм байлээ. За. Тэгээд тэрийг нөгөө гадаа манайхны нутгаар ээзгийн арга гэж байдгийг ээзгийг энэ дээр нь тавьчихаар морь болж тоглож байгаа. Нүдмөр тэгээд тоглож ирсэн чинь нөгөө имэйлийн бүргэнд нэг юу яачдгийг мордох гэж байгаа нэг уртлаараа нэг эвгүй очтой уур хүрээд давхиж гэрлүү давхиж ороод алхавчраа нөгөө тэмдээ чинь нөгөө бүргэн салаад очлаа. Яана тэр чинь одоо мэдээж үнтэй л авсан байгаа да яана.
Тэгсэн чинь нөгөө эмээдийн бүргэн санаач нэвтэхэн ингээд нөгөө чинь дээр нь тавьж байгаа гэрлөө орлоо. За. Ороо тавьсан нөгөө туучи чинь санаач. Ээжээс. Тэгээд байсан ээжсэн тэгээд алуулдгийг байгууллаа. Та угаасаа дурсгаа уулуулах юм хийсэн байна. Тэгсэн чинь намайг зодоогүй манай аав намайг жоох юм чинь би чинь дээрээ 6 их нэг ах тайлын отгон нөхгүй. За. Надаа гаргаад морины шонгоос нөгөө бүсээр ингээд дүүжилж ягаад асаас нь дүүжилж ягаад доороос морины хомоолоор утаад. Яа хүүти. Тэр ястаа алтын байл шүү дээ. Тэгсэн чинь манай аавын нэг том ах цэвэн гэж гүн байсан. Тэр хүн дурандж ягаад намайг дэвлэгч чад утаа тавьчихаар чинь зэрэг тэр зуны халуучин салхигүй байсан. Тэгээд нөгөө утаа чинь нөгөө ороод хөөр хийдэ. Алуулт юм уу тэгсэн манай тэр аавын ах хүрээд ирлээ. Тэгсэн та нар яах гэж юм хүүг юм алах гэж та нар гээд нөгөө тэгсэн намайг буулгаж явал морин дээрээ сундлаа аваа харж ийсэ. Тэр ястаа миний санаа ястаа гардгүй. Йоо саяны хоёр ихэр нөгөө үннээс дүүрлэгдсэн гэдэг шиг та бол бүр морины уянаас дүүрлэгдээ доороосоо адууны хомоолоор утуулаад. Утуул тэр ястаа амар юм чи би. Йоо. За. Жоохоо тэр бүтгэхгүй гэхээс бас нэг нэлээд том болсон 3 дугаар ангид байсан гэсэн манай нэг гүргахын тэр үчин даалгаарсан хүн байсан. Тэгээд би нэг өдөр манай ихч тэр гүргахын дүү 8 дугаар ангид байсан юм. Би 5 дугаар ангид байсан юм. Манай гүргахын ихч 8 дугаар ангид байсан чинь бид хоёр хичээл тарчаа өрөөдөхгүй юу? За. Тэгсэн чинь боб байдгүй. Итгэсэн босгүй байхгүй. Тэгээ уурлаад байлаа тэгсэн манай хажууд манай гүргахын хажууд би тэнд ихчийн байдаг. Тэгсэн чинь нэг манай тэр ажаа гэж авгаал гэвэл манай гүргахын аав ажаагийн хойно би зогсчихсан нөгөө тамхи татдаг байхгүй. Тэгсэн чүдэнс байна. За. Тэгсэн чинь харж ирсэн чинь манай их чинь нөгөө их чинь тэгж 6 талаан дээр нь хайчихгүй юу? Яана за. Чүдэнс 6 талаан дээр хайчихад гараа зогтооц. Яана. Даалгарсан хүн шүү дээ. Тэг чинь 5 дугаар ангийн хүүхдээ Монгол гэр 3 тойролоо байж ирсэн шүү дээ. Яа. Яана алхах нэрт өхөө алхах нэрт ямар амар юм бэ? Яа. Тэр бас миний гардгүй. Тэгээд манай тэр гүргахын тэгээд даалгарсан хүүхдээ намайг 5 дугаар ангийн тэр чинь гүйлгүй яах вэ? Тэр чинь 3 гэр 3 тойролоо байж ирсэн шүү дээ. Ааха. Тэгээ баригдаад турсгаа болуулсан уу? Баригдаа турсгаа болоолоо тэгээд манай ихч дээрээ ах гүргах ихчээр бас багш. Тэгэхээр нь хэлэхгүй юу? Хэлсэн ч байхгүй. Тэгээд алуулт юм байгаа үстэй. Тэг чи манай ихч бас их ууртаа хүн байж юм уу? Ууртаа хүн байж юм л да. Тэгсэн нөгөө дээр үе нөгөө хоолны ган халуугаа гэж та нэг юм. Айлт байдаг. Тэрийгээр хусаа хийсэн байхгүй толгой зат. Толгойн за. Тэгээд нөгөө ч орилон чарлаа болсон чинь нөгөө муу айтаач нь ороод ирлээ. Тэгс чинь нөгөө толгойн дээр шидэн сая усан хүүхд чинь та нар энэ хүүхд алах нь та нар энэ хүүхдээр мэд байлгаж байгаа гэд тэр аав ээж нь хурж та нар байлгаж чадахгүй миний ажил доргоо бас намайг дагуулж ороод хөөсөн мөгж. Тэр миний санаас өөр гардгүй. За. За холбогдсонд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яа божигнуулдаг гэж сараа саран гэрлэгнээ дүүнараасаа олж их зодуулж байсан да. Чи их чинь ээж дүүнараа ингэсэнгүү тэгсэнгүү гэл манай хөө ихч хөөрхий бас тэгдэг байсан штэ. Айлын томууд юу нэстэ хэцүү юм а тий. За Улаанбаатар хотод 11 цаг 35 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Японы нарыг Такатагаас хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфа тос хамтран ажиллаж байгаа. За Альфа хөдөлгүүрийн тос нь 4 литрээс 8 литр хүртэлх тосны багц ийм үйлчилгээтэй байгаа. За тэгээд та Альфа тосоо аваад микро Япон шүүр за нэмэгдэн тосолох үйлчилгээ үнгүү хийлгээрэй. За хүргэлттэй сервистэй байгаа. Тэгэхээр та тосоо захиалчих юм бол аваачаад сайхан солиод өгчих нь шүү дээ, тийм ээ. За Альфа тос нь хөдөлгүүрийн насжилтыг 15-аас 25 жилээр урсгадаг юм дэвшилтэт технологитой. За бүтэн синтетик гэдэг хасах 40-оос нэмэх 50 градус тослох чанараа алдахгүй. Элэгдэл үүсхий сэргийлэн эд ангиудыг жигд тосолж өгнө. За мөн
битүүмжийн алдсан илэгцэн хөдөлгүүрийн хурч муудаа тос идээд бензин зарцуулт ихсдэг юм байна л да. За тэгэхээр бүр цаашлаад хөдөлгүүрээс олоход хүргэдэг. Тэгэхээр эдгээрээс та одоо альфа тосыг хийснээр урьсан сэргийлж чадах нь шүү дээ, тийм ээ. За ингээд Таката Япон салбиг Улаанбаатар хотод 6 салбартай байгаа. Баянбүрдээс тасгын үсгэх зам дагуу М-ортхон түгээх станцд байрлах Таката Япон салбигийн дэлгүүр сервистэй шүү. Дотроо нь ороод та үйлчлэгээ тосмосоо солиулаад үйлчлэгээ хийлгэж болно гэсэн. Харин нэгдүгээр хороолол арын зам дагуу отхон жолоо авч сургуулийн баруун тал Таката Япон салбигийн одоо бас сервис байгаа. За бид нар энэ чинь очиж үзсэн. Үнэхээр 3 машин зэрэг орж исэн баха сервист нь. За одоо дэлгүүрүүд нь болохоор зэрэг E-Mart хауулын E-Mart-ийн би нэг давхарт Таката Япон салбигийн дэлгүүр байгаа. Энэ сервистэй юм байна. Бас энд сервис байд юм биш үү? Би нэг дандаа дэлгүүр гэж боддог байсан шүү дээ. Сервис 3 нэт юм байна. За Сансрын E-Mart-ийн 6 давхар Таката Япон салбигийн дэлгүүр нь байгаа. За 10 дугаар оруулын E-Mart-ийн би нэг давхарт дэлгүүр нь байгаа. За ТБ-д андууд замын урд талд байдаг Panasonic-та ягаан байрны давхарт Таката Япон салбигийн дэлгүүр байгаа шүү. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 72 11 11 гэдэг утаснаас аваарай. 72 72 11 11. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарыг Такатагаас хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфатос хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 8998 дугаартай сонирхтой холбогдлоо. 8998. Эмжил радио. Байна уу? Байна. За сайн байна уу? Та санамтрал холбогдлоо. Сэдвээ сонсноо хөө? Арай сонсож юм шиг талаас нь л олох шиг боллоо би. За пүрэв гараг болгонд бид нэр дурсамжаа хаваалцдаг. Өнөөдөр турсгыг чинь хуулна гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцж байна. Аав ээж дээрийг турсгаа болуулдаг гэсэн бэ? За байдаг үгүй яах вэ? За би манайх их одоотой айлын хүүхдүүд байгаа маа ингээ юусүүлээ. За. Тэгээ манай аав ээж хоёр дээр чинь 50 гээд 100 ингээ хүүхдүүд ирээл аав ээж ах дүүнэрм хүүхдүүд ирж байдаг байхгүй юу? Аа. Тэгсэн чинь манай ээж ахын нэг хүүхэд ирэх тийм дорногоо байсан нэг хүүхэд ирдэг байсан. Тэгсэн чинь тэр хүүхэд нэг өдөр биднийг ингээд олуулаа нэг хүүхдийн гэргээ тусна ингэж байдаг байсан. Тэгээд зөндөө хүүхдүүдтэй нийлэл бидгээ тоглосон чинь тэр айлын тийм одоо ихийн хамгийн бага айлын бага хүүхэд байсан нэг яг хэлчихгүй бидний хийж мэддэггүй. За. Тэгтэл байхгүй. Та бүр өнгөрсөн. Өнөөрнөөс тогсоод ямар үг хэлдэг нөө та нарыг бидний уурлаа одоо юу бидний хийсэн шиг шүнжэнгөө биднийг зогсоогоод хонуудаа тэгсэн чинь манай эмээ байсан. Нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн ивэр дөргөн та нар ингээд юу яриад ивэр мивэр яриад байгаа юм бодгээд бид нар бодоод авахгүй тэр үгэнд нуурлаа. Тэгээд тэр хүүхдээс бол шүнжэнгөө бид нэр тэр үгнээс нь болж биднийг бүгдийн турсхын хуулаа бүгдийн зогсоод манай ах эгчнээс нь бас хажуугаар нөгөө тамхи татсан хэрэгт ороод манай хамгийн том ах дээр ороод тамхи татсан ахыхаа тончиг аваад ирсэн чинь би одоо юу ч мэддэггүй жоохон одоо тэр одоо сайн хүн болж байсан ёрнах та тэр тамхи ороод тамхины лаацтай навчраа өгсөн чинь уулам зодуулаа яа ч хүний муудахтай энэ гэж зодуулаа тэр үндэ шархаж ойлцоод тэр шүнжэндээ бидрийг нэг хонуулж ийжлээ манай ээж систем бол ерөөсөө зоддгүй юм байсан. Манай ээж л бүх ах дүүнэрийн хүүхдтэй өөрийнхөө илүү хүүхдтэй хийсийгээгүй бүх хүүхдүүд зоддог байсан. Одоо их зодсон бол 108 дуудах хөө. Тийм шүү дээ ойлгомжтой. За. Айлын хүүхдээс болж бид нэр. За. За холбогдсонд баярлалаа танд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Оги бичсэн байна. 2 томьёогоо хаяаж яхан тогшдог байлаа. Одоо багыгаа бол туншиг битгээл чанганч дуугарч чаддгүй штэ л гэж байна. За манай шууд Фериутаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 88 91-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 91. Эмжил радио. Байна. Байна. Сайн байна уу? Та сайн байна уу? За таныг сонсож байна. За би нэлээд багтаа нэлээд төрсгөө хөхтэйсэн юм амар их хүмүүлэг ерөөсөө нэлээд их хэрэгтэйдэг. Тэгэл нөгөө бидний үед чинь нөгөө бааганж их амар их тоглодог байлаа. Тэгээ нөгөө бааганж тоглоод ерөөсөө гарчаад орж ирэх бүрийдэл дандаа хуц маань урагцтай орж ирдэг. Хөөрхийдээ өчигдрийн яанаг сонссон уу? Яанаг хэл сонсон. Бас ажилттай яж байгаа дундуур нь танаа нэтрүүлийн нэг
машинд суугаад л байнга сонсон. За тэгэл гараад явахаараа сонсч ярьсан. Яанагаар яг баагонжтой болохоор хамаг хөв зурагддаг бүгд ярьсан штэ. За тэгэл нөгөө хувцас байнга хувцаад ороод ирэн. За тэгэл нэг удаа нөгөө дүүгээ аваад гарч ирэн би одоо яг тэр үедээ бас юугээд хэлсэн юм дээ нэг ээдтэй чадахгүй матгүй л гэж хэлсэн юм шиг байгаа. Тэгээд ээж нэлээд уурыг хүргээл ээж тэгээ бүр бисгээ агаал намаа нэг гутлаа авчиж байгаа л зохгүй юу яг тэр үед. Тэгэл гарлуу зоглоо нуруулаа зоглоо тэгээ би айсан долоо доошоо цоцсон чи миний толгой зохиолцсон. Хүүдээ. Толгой тэрнээс хойш тэгэл ээж захиж гар хүрээгүй би захиж ээж их удаас юм ярьж байгаагүй. Хамгийн ихний өвгөө хамгийн сүүлийн удаас нэг ээжтэй нэг тэгж тоншуулж үзчихсэн да. Нэлээд өсгөл хөвгтэйсэн жоохон байхдаа. За. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. За толгой руугаа тоншуулна гэсэн чинь нэрээ нийгэм санаанд орчлоо. Манай аав чи ер нь нэлээд чанга хүн штэ. Хатуу ер нь бол бид нар ааваас нэлээд айдаг, имээдэг тийм хүн байсан. Тэгсэн чинь нөгөө ач зээнрээ хараад өстө нэрээ зөөлөрдөг гэд тэгдэг штэ тий. Тэгээ манай охин төрөөд нэг мүлгтгөл болсон байсан юм аа. Тэгсэн чинь аав ингээд нөгөө нэг телевиз үзэж байгаад ингээ газар унтчихсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө сайхан гарч мөсгөж очингуудаа миний өсгийтэй гутлыг авчирнгуудаа өсгийгөөр нь аавын толгой руу зөгчтэй. Би бүр пал гэж явцаа одоо яана. Аав сэрээ яаг болоо гэсэн чинь яагаачгүй шүү дээ. Тэгээд за ач зэнэртэй нэрээ зөөлөрдөг гэсэн үний юм байна гэд. Бүр өсгийтэй гутал чирж авчирнгуудаа мөлхөө юм бэжэж толгойр нь очиод зөгчтэй. Тэр санаанд орчлоо. За дараагийн сонсогч 9913 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9913. Эмжил радио? үгүй юм. За өдрийн мэнд баах. За таныг сонсож байна. нэг хавтар дуурайнгийн үедээ. Лаварч хүчгүй. Лаварч орны хүнд юм ирж байгаа хөшөө шатагаад. Чаавасаа. За тэгээд ороо нэж давдаа. Гэнт нөрөө хүчтэй нөрөө дуурайгтлаа унтлаа. Тэгээд хөшгнөөсөө цаашаагаа ярина азар яваагүй юм уу те одоо өөр гал авалцаагүй юу? Авалцаагүй. Тэгээд дараа нь сандраад дүүмүүдтэй хамтраа тэгээд уссаахан тасч байгаа тэгээд. Одоо гэрсэгчээс оёлчин тэгээд сүүлдээ тэрийг адилхан ноёлоо ихчэгтэйхэн усаа тэрийг төвөрлөд юм идчихгүй байсан тэгээд чи хэрхэн байна мэдчихгүй энэ хөшөгийн шатаагаад яачихгүй. Ирсэн чинь хавалж байна. Гэмгүй суужсэн чинь байхгүй нуруунд гинт гүчтэй авсан. Туудасарлаа. За. Тэрнээс хойш нэг амралтуудаг байгаа зүгтли нэг гим хийхтэй энэ авичтай дуудаж байгаа. Гол нөр гинтэйсэн болохоор тэгээд тэр санагдсан тий. За холбогдсон баярлалаа танд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Үржээ. Нарийн сураар турсгаа хуулуулж л явлаа л гэсэн байна. За дараагийн сонсогч 9620 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9620. Эмжил радио? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. За багтаач одоо тусгаш мөн их л хуулуулж явлаа. За. Манайх зүү хараад байдаг байсан. За тэгээд 5-6 настай байхдаа тэрний амралт руу богоноор дэмэдэн богон дээр гарч зүүгт нь богоны дээгүүр явж байгаа богоны дээгүүр гүн. За тэгээд готомжны шалбаг нь сэлэн. Тэгээд хөрөлд тэгсэн сүгийн үхэр тоглолтод ауулгачих нь гол руу тэнэн за тэгээд ер нь мөн чи халуулдаг байсан доо угаасаа халуулахаас өөр аргагүй л байсан. Хэд орчим насны төлөөлөл вэ? Одоо жар хүлээ дээ. Танаа зүү хараад Орос мэрэгжилтнүүд их байдаг байсан уу? Хятадууд их байдаг байсан уу? За хятадууд ер нь харьцангуй баг. Зүү харгийн гудамжнууд ч одоо Калинингийн гудамж, Пушкиний гудамж энтергээд ер нь гудамжнууд нь дандаа гоцоо Орос юутай гудам дэревний байшингууд ч ихэнх нь ер нь юутай байсан шүү дээ.
Орос маягийн тийм байшин готтой байдаг. Ер нь Оросод ер нь хайцангуй их байсан. Тийм би харин нэг л удаа очиж үзсэн. Тэгээд яг надад дрейм шиг санагдсан. Тэгээд би энд Оросууд их амьдардаг байсан байх та гэд. Ер нь бол одоо зүү хараа чинь хайрцангуй хөгжил сайтай штэ. Ер нь бол одоо мандал сум гэж явдаг бусад сумуудаа бодох юм бол тийм. Тэгээд бас нөгөө нэг баахан 5 жин, 7 жин, 6 жинтай тэгээд хятадын ирлизүүд бас их байдаг гэд нэг тийм ногоо могоо их тарьдаг айлууд их байдаг гэд ярьдаг байсан. За яг одоо юунууд нь захруугал байсан ба. Би ч тэгээд хүүхэд байсан болохоор ерөнхийдөө тийм цаан сайн мэдгүй. Зүгээр яг манай эргэн тойрон бол Орос айлууд их байсан. Зөв. Одоо Гриша энтергээд найзууд байсан. Одоо ах нартай. Зөв. Тэгээд ер нь бол ер нь зодох нь ховор. За зодохын бол сүртэй шүү дээ. За цаашаа очоод тэр юу төлөөний модноос авиадргээл тэнгуут нь шилжиж байгаа л өргөс багтаахан шиг нэг бүдүү хүн шиг нэг хэрчим аваачаал өгөн тэнгуут чинь цаашаа хар өмдөө шухтал тонгоо гэж сууд болж байгаа нэг цохол тэгэл болоо. Бүдүү модаа ичх бол бас өгөх юм баг. За ээж бол тэгээд нөгөө юуны индоны мишнүр ерөөс тэгэл галын нөгөө дэгээ төмөр юу дайралцсанараа химхнүүдэндээ харьцсан. Тэгээд энэ их тодорхой байлаа да. Тэгээд сүүлдээ нэг 6 7 хүртэл тодорхой багсаа биднээс хаш залхсан байлгүй гэдэг байсан шүү дээ. Танаа одоо зүү хараа чинь спиртийн үйлдвэр. За тэгээд юу нөгөө модны үйлдвэр, дундын бааз. Тэгээд юу нөгөө бас нэг чанга дэглэмтэй илүү 20 анги байгаад байдаг те. Тэрүүгээр их алдартай те. Зөв. За. За албагцанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Амжилт хүсье. Баярлалаа. За одоо бол уцаахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгөөд нэвтрүүлгээ дуусгая. За манай хоёрыг ч намайг цэцэрлэгт байхад чамааг аав ээж хоёр 0 руу игээд усыг татах гээд дурсгах гэж байхад чинь бит хоёр чамааг аварсан гэж итгүүлсэн байсан тэхүү гинэ. Йоо ална. За заяа ундраа хүлийг чинь хуг зохин шүү гэдэг байсан. Гэхдээ зохиж үзүүлээгүй гинэ. Яа хүлээж явах зохин дөрвөн хүчээ чинь санжуулна гэ амар зэрлэгтэй ёо ер нь. Нараа шагдрагч аав ээж загнахаар мэлтэлзүүлээл уйлчихдаг. Үг сонсож чадахгүй уйллаа. Яахаар уйлдгийг үзүүлнэ гээл турсгай хуулдаг байлаа. Ээжийг хорон доторлож чимэгдэг байсан гинэ. Яа шүрээ хараал хэлбэл аманд нь халуун цог хийж атгах нь гэдэг байлаа штэ. Би бол том өвчтэй турсгай уулуулж байсан. Зүүгээр хатгуулна галын хайж халааж байгаа толгойг минь хавчиж байлаа. Ямар амар зэрлэг ихчвэ те яа. Яа он арнцэг турсгай хуулуулдаг хүүхэд байлаа. Эрэгтэй өгчгөл сахилгагүй гэсэн байна. Зэнмэн нэмтээ дүүтэйгээ нийлээд дандаа л турсгай хуулуулдаг байсан гинэ. Бямд орж буян тогтох. Том боош насан туршид 20 гарлаа, 30 гарлаа, 40 гарлаа. Тэгтэл аавын ширүүн арцнаас цэцэг алддаг байлаа штэ. Аавын алганы амт тэр чигээрээ л ухаарл байдаг юм хойно. Заримдаа ч өгүүлэх үе бас байна гинэ. Уртынхан овогц Сүхбаатарын Эрдэнэт ээжийн күрдгний карманаас 50 төгрөг алга болоод намааг авсан гээд гурлийн ганжингаар зодоод тэгтэн би 12 дол байсан бах сүүд үлгүрний тушаа доор барилдаг байсан гутлын савны араар унтсан байсан нь олцсон доо би аваагүй л байгаа эцтэй гээд гомдолж уйлаад дахид зодуулаад уйлгаа ойлжсэн гинэ. Йоо бид нар чи уйлаа гэдэг дахиад нэмээд зодуулдаг өстэй амар ёо. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 5-ны пүрэв гарагийн та сайн нэвтрүүлдэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хит хөлрөл таагуунаар арт хоцорлоо гэд Tricolor хүс дарагч за мөн Японы нарыг Такатагаас хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфатаас хамтран ажиллаа баярлаа. Өргөлөөл эрхэм сонсогч та цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үлээ авч сонсдээ дараа үдийн ачаар нэвтрүүлэх хашигтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3